За тэгээд ах нь бол нуруутай шүү дээ. Нэг юм хэлээ. За ахыхаа цалин мөнгө яг цаг тухайд нь өгөөд өөлнө шүү дээ, тэ. Хавар хичээний чинь дуглаад эхэлж байна. 200 гаруй хэмжээнд бас 400 өгөөд очино. Цалин өгөхгүй бол ах нь бол ажиллахгүй шүү. Тийм биз? За тэрэн дээр бол та ёстой санаа зовлтгоо. Одоо хуучин хэдэн төгрөг өгдөг байсан тэрий чинь дүн яг цаг тухайд нь ингээд тань руу шилжүүлээд өгөөд ингээд явчих. Хуучин өгчсэн цалинг одоо өгнө гэвэл ах нь яг одооноос ажиллаа хийлээ. Тэгэхээр одоо яах вэ? Үгүй одоо юу н хаасаагүй малчид 3 сая гарч байгаа. Сарын 3 сая юу? Тэгэлгүй яа тий. Тэг 3-аас өөр үнийн дүн бол үгүй. Жохоо ярьчаач хаа. Хэтэд 2 ахс. Чүм өөрөө 2 хагасаар ажилтдаггүй энэ малаа гарчдаггүй. Та яг дам бэ? Чи 2 хагасаар өөр ажил. За тайхаа. Тайм байна. За ойлгож хаа. За тайвчрахаа. За ойлголцсон яах. Ярих юм байхгүй. 3-аар ажиллавал ажиллая. Үгүй бол болий. За окей. За. Сар болгоны 3-нд авчээ.